За юу яцхан өмнөх бичлэгнийхээ парт 2-ыг хүргэх чинь олон юм нуршилгүйгээр парт 2 руугаа орцгоё. Тухлан сууж, таалан сойрох нь гихгүй юу. За тэгэхээр манай Ямада чинь ичээд яваад өгсөн штий. Замаараа дэлгүүр орсон худалдаг жохин хоргоогоостэй. Манай хүн чинийг нь сайлахгүй. За тэгээ буцаад очсон манай хоёр бүхэл анимийн дөрмийн дагуу тасрааски. Манай хүн ч хөөргөн сэрэхгүй гэж байна. Тэгсэн гинт нөгөө X нь хүрээд ирдیں۔ Ямадагаараа бүр шок. Арайч үрхээгүй өстэй те энэ тэргээд хоолны савыг нь өгнө. Ямада чурган арамлаад байгаа болтой. X нь арай Аканы дэвгүй ахах. Бити хэлээрэй л гин. Явсныхан дараа Аканы ч гарч ирээд Ямада тэгсэн савыг нь өгснө. Гинт гараад ирлээ. Ингээд үнэн хөөхөн. Үгүй тэгээд Аканы ч ажилд ороод усанд орчход тоглоомонд орно. Тэгсэр үрээ химээ. Ди тахлагчтай ярьж ин л гээд ах юм. Тэг хийн гэсэн чинь ийм жижигхэн заа. Энд чи харин нэг хөөхөн ах юм биш үү? Аканы ч хэрэггүйгээд ахт нь ноутбук янзалж өгсөн төлбөрөө өгийгээ болдгүй. Өө тэгсэн чинь тэр юмд оруулчих уу? Тэгээгээд ахгүй хоёр ч хоорондоо юм яриад ах юм. За тэгээ Ямада маань од юм болохоор хамаг өхөн шуурастай. Хажууд нэг сонин гар яриа өдөөл. Тэдэс ангин нэг өхөн байна. Тоглоомын талаар нэлээд мэдлэгтэй сургууль дотор Ямадагийн ганц тоож юм ярьдаг охин юм шиг байгаа. Өө харин нөгөө нэг яриад байсан юм нь сургуулийн өдөрлөг юм байна. Манай эд ч Ямадагийн сургуулийн өдөрлөг дээр очиод Руна харин сандраад эзний үгүрхээд ариун цэврийн өрөө орно. Энэ оронд Аканы ч Ямадаг хараад мэндэлсэн. Өөр хүмүүстэй жигтэй хийнэгэд орчноо. Тэгжээснаа би түр гарчаад ирээгээд гарна. Аканы ч явах гэсэн чинь Ямада араас нь татаад драма тэгснэ. Уулан сая явуучих гэсэн чинь ажил гарчлаа гэд. Аканы ч өөрийг нь анзаарсанд баярлаж инээгээстэй. Өө тэгсэр Руна чинь өнөөдөр баах юм идэнэ гэд өчигдөр хоос явцсан юм байна л та. Иннээс нь болоод эзэн өвцөн болж таарад Аканы Ямадатай хоол авахар явна. Явах замч бартаад байлаа. Хинтээ ч юм ярьдгүй нөхөр нэг охинтой жигтэй юмэрээ далхаж байгааг хараад октод бүр шок. Тэгсэн тамирын огш гарч ирснээ. Ямада, найз охин чинь үү? Чи өвчмөд хүн сонирхдаг байх нэ. Амжилт тентэргээд бүр дэвргээд авнаа. Явах болгонд доод ангийнх нь нөхдөө хөөхөн чихүү тэнийг чихүү зүйлс асуугаад бүр амраадгүй. Арайж гарч ирээд ээдад хэлсэн чинь тэгвэл жинхнээсээ өргөчөөч гэд бүр Аканыг шоконд оруулчнаа. Тэгсэн Ямадаач бүр окч гэж ах шиг. Аканыч бүр помидор алтлаа улаагаал. Харин хөлдөө Ямада чинь Эйтагийн тоглоомыг зөв дагуулчлаа гэд их л баяртай гөлрөө сууж идэв. Аканыч Эйта дуурлаад Ямадаад ч ахиж битэн ингэрээгээд уурлаад яваад өнөө. Эйта жуушлах хүчээд ирийг хийн заавдалгүй Ямада Аканэр гүүчнээ. Ёо энэ ч одоо арилахгүй үзгээд яасан ч хэцүү юм. Явц замдаа баах ичээ явж исэн нөгөө ангийнх нөхөнтэй таарад Ямада гүйцэж ирээд зүхтаад гүйсэн чинь нөгөө охин чинь энэ чинь нөгөө хамт явж байгаа охин гихийн зургуу бүр тоохчгүй Аканыгийн араас гүүгээл нөгөөх чинь гайхастай. Тэснэ Аканы-сан гүүхээ бэлээрээ шат аюултай шүү гээл. Энд чи харин Аканыг анх удаа нэрээр нь дуудаж тохиолдол юм биш үү? Аканыч бүр баярлаад миний нэрийг мэддэггүй юм байх гэж утсан шүү гэсэн баах охин энэ хинбэ гэж хүрээлээд тэндээс бушуухан зүхтэн. Харин Ямада ичснийг нь уурсан гэд ойлгочиж. Аканыч баха үгүй гэсэн тоодгүй. Уурлаад харсан чинь ёо зүрх авлаа. Ингээд ихсэн Аканы. Хэрэв би тоглоомонд нэтгээ жинхнээсээ үрхий гэсэн бол чи юу гэх байсан гэдгийг Ямада заяа. Бодож би гэсэн чинь гэхгүй юу. Хүн итгэжиг болгоор ахиж бити юмар тоглоорой гэж явсан чинь хэрэв тэгсэн бол надад үнэхээр нэр төрийн хэрэг гэж авдیں۔ Ёо. Начиг уйдгартай өндөл та хүрч чадхааргүй өндөр дургасан цэцэг энтер. Ингээд манай хоёр хамт юмдаа ч хөөргөө яваадах нь. Өөд их Аканы Ямадагийн гэрээ ажуугийн дэлгүүрт ажилд орсон. Тооцоог нь хийснэ. Хүлээж би тарлаа гэл нилээн хөөрхөн болцсон. Хийсэн олооч Ямадад өгөөд Ямадаш дуунаас хамгаалаад Аканыч найзтайгаа Ямадагийн хэлсэн юмар хов базна. Тэгсэр Руна залгаж гин. Бүлгэмтэн нэг асуудал гарсан гинэ. Нэг шинэ охин орсон юм байна. Руна бүр уур. Ахад баахан төлөвлөгөө гаргацсан. Метаяр гээд Аканид Ямадагийн дугаарыг өгчнөө. Мэдээж нөгөө охин чинь ангийнх нөхөн байж таарна. Тэг Аканы залгаваа. Манай унч танихгүй дугаар болохоор авсангүй. Тэгсэн нөгөө охин чинь чи хайрын сонирхолгүй үстэй гээл. Ямадаач тийм байх гэсэн чинь их л хүссэн хариугаа авсан харагданаа. Аканэрөөч буцаа залгаад юм ярьсан нөгөө охин чинь нөгөө дээрээ өнүүгээл. Ямадагаас ямар шоу юм гээд асуусан. Баахан хөөх юм бодогдоод мэдэхгүй л гин. Өөтгсөн яасан сайн болохоор мэдэхгүй байгаа мó гэж авдیں۔ Харин Аканы маань ханаа төрсөн дээрээ бүр илүү цагаар ажиллахаар болчдیں۔ Тэр Рунароо залгасан бүр нэг өглөө тоолоотой болсон. Рунад санаа зовоод хичээл зааж байсан Ямадад хэлнэ.
Аканы ч бүр хоолчгүй, имлэгчгүй хэцүүдээ дэлгүүр орох гээд дугуй унах гэсэн чинь чадахгүй би энэ нүгдөөд хэцүүхэн байж исэн чинь Ямада гараад ирлэхгүй яах вэ? Тэд өргөж яваад гэрт нь хүрэхгүй. Энэ оронд тэр ангийнхан охины байк сториж гэхгүй юм гарна. Ер нь хөөхөн дээрээс шам тоглодог л болсон юм байна. Ямадад хурган жоохтой. Гэхдээ тэгсэн бид нараас Ямадагийн байк сторигоор аялна. Өмнө нь өөрт нь нэг охин сайн байсан юм л да. Тэр нь харин нэлийн дээрлэхүүлдэг болохоор ангидаа ирэхгүй ойрхон гэртээ гэрнэ багш нь Ямадаг явуулж л тээ. Тэгэд ер нь хаа явсан газар нь хамт явдаг болоод гэсэн нөгөөх нь хоёулаа том болсон ч хамт твэрээ зтэй тэгээ. Тэрийг нь ч Ямада мэдхгүй гэсэн чинь бөө юм болоод тэгээ дээрлэхэлтэн зогсохгүй эсараагаа чилжээд Ямадад ч юу хэлэхстэйсэн нь байн гудагдаад сүүл рүүгээ бүр ядаргаатай санагдаад эхэлсэн юм л да. Ер нь энэс болоод охтууд ядаргаатай санагддаг болсон юм байна. Харин энэ үед Ямада Аканыг ч бүр асарч өгнө. Имлэг төртөл авчина. Тэгсэн Аканаас ирээд энэ бүхнийг зүуд юм болов ч гэж бодоод жинхэнэ нэсний сонсоод бүр шок. Аканыг бүр уйлаад чи сайн хүү юм аа гэсэн. Би тийм сайн юм бишээ л гэн. Нөгөө охиноосоо л олж тэгэж бодоод аа. Тэгсэн Аканы сэтгэлээ бодлаад X-ээ уучлаа хэлнэ. Харин ч бүр эртэлсэнд нь баярлдаг. Ядаж хүлээн зөвшөөрөөд дурсамж олгоод явуулах хэрэгтэй гэлтэл Ямада маань одоо л тэр охины баярлаа гэж хэлхийн санаж байгаа. Жаахан ч гэсэн энэ травмагаа тавьж явуулна. Гэхдээ тэгсэн шүрмэсэн татад бөө юм болоод Ямадаач гаргаж өгнө. Тэгсэн Ямада чинь нэг л нухацтай хараад идэв. Ядчихад орон дээр наа штэ. Аканы сандраал холцсон. Ямада л болсон хойно зүгээр л орон дээрх халбыг хаях гад харсан болж таарнаа. Тэ Ямада ч хичээлдээ явж найз нь нэрээд Ямада гэрж авсарсныг сонсоод бүр гайхаад амжилт энтергээ явчихтiin. Манайч тоглоомонд орсон. Рүрихимэтэй цуг шин тоглогч Цубаки маань байна. Аканэтэй ижил ролтын гинэ. Манай хоёр хамтдаа нэг юм алах гээд бүр чаддаггүй. Хамт төлөвлөгөө урд гаргаж байгаагаас харахад хамтдаа их л тарамжтай гоолтой. Цубаки ч Аканыг харилцаад амар хүү юм байна гэж бодоод хань. Аканы ч Ямадагаас босс олгодохой баах юм асуугаал. Сүлд нь баярлаа. Хоологжийн сонсбоор байсан гэж авчийн. Тэ шууд нөгөө найз руугаа хэлэх юм байна гэд уннаа. Тэ нэг газар сууж ирсэн чинь намайг хаягдахад өргөсөн миний мэдгүй тэнийг зам байдгүй энэ төр гээд тэнийг юм яриад ундын. Тэгсэн найзынх нь сохор олзоонд байсан бүдүүлэг хоёр юм гарч ирээд хүчээр бүр хажууд нь суугаад эвгүй юм хийгээд ундын. Өө тэгсэн чинь ээта гараад ирдیں۔ Уран цэцэн үгээрээ ороож агаад ашгүй нэг юм явууллаа. Аканыгийн найз Момооч бүр атаархаал би найз залуу олох гэж ингэж зовж хахад наа тоглоом чи ямар олон царайлаг залуустай юм бэ гээл. Тэгэд ээта ажлаа тараад гарсан манай хоёр зогсож байна. Аканы чи хэлэх чухал юм байна гэд их л нухстай юм болоод ах юм. Юу болоод байна? Өө тэгсэн ээта чин Аканыг хамгийн хэцүү үед нь хань болоод найз нь юм бэ штэ. Тэгээ чухал зүйлээ ээтад цаг алдалгүй хэлхийг хүссэн гинэ. Нөх ч бүр хэлж чадахгүй бараг 10 минут олноо. Момооч бүр төвчээр алдаад наа чи хүн тайртай болсон гинэ. Одоо яах вэ гэд тэнэгтэй дахин гэж шууд хэлчихдээ. Ээтаач би чиний сайн залууг эснээс мэднэ. Өөрөөрөө л хахад болно гэд. Хоёр найз нь бүр сайхан хурдан сэтгэлийн илчлэгээ сумлаад явлаа. Гиснээс нөгөө Момооч нь танилцсан 20 настай оюутан нөхөр яаж байгаа. Найз охинтой өгöd ундаг заа. Тэгэд Аканы Ямадагийн очиод яг хэлгсэн чинь хажууд нь баагангүй юм яриад чимээ гараад болтгүй. Ямада хичээл рүүгээ яараад замтан нэлгсэн чадахгүй. Тэгэд хэлэх ямар ч цаг гарахгүй явуулваа гэсэн чинь тийм чухал юм бол би орой залгая гэд амар хөөрхөн. Энэ гэхдээ ойрд амар инээдэг болсон байгааз анзаарч гинэ. Тэгсэн орой амар бороо ороод нөгөө ангийнхан нөхний шүхрэнд нь хорогдож явахаар болчтiin. Ямада Аканытэй ярих гэж шүхрээ үлдээгээд хөрүүлээд явсан. Цубаки харамсаач гэх юм уу гүүгээд ирлээ. Шилээж унгаагаад Ямада авч өгсөн чинь хайртайг илчтiin. Тэгэл явах гэсэн чинь ядаж өнөөдөр надаас өөр юм бодохгүй гэж болох юм тэргээд Аканытэй ч ярьж чаддгүй. Маргааш нь Ямада Аканыг хүлээж аваад бүр дэлгүүр дээр нь уулзлаа. Цаач өөрийгөө ямар сэтгэл хөдлөлгүй уйдгар дэгээд ундын. Аканы ч үүнийг нь залруулад сайн чанарыг нь хэлж өгөөд өөрийнхөө шинээр авсан сэлмийг гарн дээр нь зурснаа. Нэмээд өөрийгөө зурчдیں۔ Ингээд Ямада маач дээрдэн. Тэгсэн орой Ямада ч нөгөө охинтой уулзж байна. Нөгөөх ч 3 жилийн өмнөөс сайн байсан. Би чамд дэлхийн хинээс ч илүү хайртай л гэж байна. Ямада ч хариу өгч чадахгүй гэхээ ажгаар гарн дээрх зургийн Цубаки арчнаа. Тэгэл наадгаж нь зурсан үнийг би мэднэ. Чиний хайртай хүн бидтэй гэсэн чинь тийм ээ гэж авч ийн. Тэгэл надад хайртай болсонд баярлаа. Уучлаарай гэд манай хоёр ч тус тусынхаа замыг хөөлөв. Өө тэгсэн манай эдэж бүлгийн уулзалт хийгээд нэлийн үнэтэй газар орноо. Манай нөгөө ахын найз нь урсын гинэ. Тэгсэн баахан баян хүмүүс дараагийн дундын өвөө арай мафийн толгойлогч бишээлгүүдээ те. Өө тэгсэн бүр нөгөө төл чинь баахан үнэтэй цайтай юм явуулаад манай ичж бүр шок. Тэгсэн Ямада ч ирлээ. Тэгсэн Аканы бүр такс өгтөө үрээд ирдیں۔
Руна бүр саяжингаа намайг ноолоод байсан. Болохгүй бол найлтур дэчих би тэгсэн гэдэг юм да. Тэг Ямада чоконыг аваа явлаа. Тэгэд харж явсан өсгөөдөө гутал нь газар цоогдоод манай унж үнсгэлжингийнхаа ажилд ороод авч өгөөд би тэгсэн Аканыг хөтлөөд автیں۔ Ингээд яг орох гэжсэн чинь Аканы чи надад хайртай мүү гэж тийм. Тэгсэн Ямада өө баригдсан уу гэж автیں۔ Үгүй тэгсээ бүр маргааш марцсан байсан ч ахиж хэлэхээр ирнэ энтергээд твэрчтیں۔ Бурхан минь ээ. За тэгээ найзуудтайгаа чов базаад хөөхийг мамаал ганцаараа сингл үлдчихэж эйтагаа яасан бол. Тэгээ Ямадатайгаа ч сайхан уулздаг болоо сууж исэн чинь яриач чинь сонсонгүй чиний соёо амар урцсан. Тэр чи хөөх юм аа гэд харж илаач гэж ах шиг. Шилэг залуусын хилдэг үнээс сураад байгаа юм шүү энэ ч одоо. Ингээд энэ хоёр маань чучраа болоод энэ үсгэлжингийн үлгэр маань дуусж байгаа юм да. Бас part 3 байхгүй шүү за. За энэ үртэл хамт үзсэн та нартай баярлалаа. Дардаг юмнуудаа сайн дараарай. Ойр жоохон завгүй байгаа шүү за. Дараа дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.